хүчүүлсэн барилдж байна. Энэ бүхэл Шикигэдэд дивжээний Синшо баярууд билээ. Синшо баяруудын хувьд одоо Макушта зэнанд барилдж байгаа бөгөөд өнгөрсөн 7 дугаар сарын Нагой Башууд Бертийн улмаас барилдлыг үндсэн юм. Харин одоо бэртэл эдгэрсэн ямар ч байсан эрх Аки Башууд өөрийн барилдаанаар гаргаж чадна гэдэгт итгэлтэй байсан юм. Одоо ингэ та бүхнийг Синшо баяруудтай уулзуулъя. Англи одоо манай телевизээр одоо энэ хөө Монгол улсад орж байгаа Монголынхаас мөн Синшо баяруудтайгаа уулзаад байна. Тэгэхээр одоо энэ хүү Башуугийн сая сүүлийн өдрийн барилдаанд ялангуяа одоо үзэгчдийг шуугсан сайхан барилдааны үзүүлсэн. Тэгэхээр энэ барилдааны хадлаас үзэгчтэй барилдаа. Энэ ямар барилдаан болсон бэ таны хувьд? Урд өдөр нэгний өдөр их өөрийнхөө барилдааны гэж чадаагүй. Тэгээд өнөөдөр бол яаж хийж байгаа давж өөрийнхөө барилдаанаар давъя гэж бодчихсон. Тэгээд давсан тэгээд баяртай. Тэгэхээр таны хувьд одоо утгын секторын болох одоо зорилттой байгаа. Тэгэхээр одоо энэ секторын болох одоо хамгийн ойрд одоо энэ жилдээж гэдэг юм уу одоо хизээ секторын яваад гэж одоо зорж байгаа. Одоо би өөртөө яг нэг жил таарсан байна. Тэгээд одоо энэ нэг жилдээ бүх юм дайслаж болж байгаа. Тэгээд ард түмний өмнө гарч ирэх хичээж байгаа. Тэгэхээр таны хувьд яг өөрөөсөө дээр цолтой одоо ялангуяа Саньяку цолтой өгчүүд дотроос ер нь хиний барилдааныг одоо илүү басаас юу тийм одоо сонирхож тийм ээ одоо хэнийг нь одоо илүү дэмжиж одоо хөнгөж явдаг бай. Дэмжих яг бүгдийн бүх секторын дэмжлэлтэй мэдээж. Тэр дундаас яг анд гагруу юусмо барилдааныг яадаг. Тэгээд өөртөө оруулах гэж боддог барилдаад тийм. Тэгэхээр одоо сумод яаж орж байгаа одоо хэдэн жилийн өмнө сумод яаж зэгчтэй баацсан сонирх болов? 8 жилийн өмнө анх Японд явсан дээ. Тэгээд одоо 8 жил болчлоо. Тэгээд энэ хугацаанд үеийнхэн маань бүгдөө цолтой бүх болцоогоо тий явсан тэгээд их л тийм юу тийм үе байсан л да. Одоо ч гэсэн байгаа. Гэхдээ заавал болно гэж боддог. Тэгэхээр таны одоо Макушта зэндаанд барилдаж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь Макушта зэндааны барилдаан ер нь бас доогуур Сандамэж гэдэг юм уу Жонокучигийн барилдаануудаас ер нь хэр ялгаатай санагдаж байна таны хувьд? Их ялгаатай байлгүй яг. Хамгийн ер нь ямар ч секторыг болсон хүмүүс Макуштагийн дээдл барилдаа 50% хийсэн хамгийн баяртай байсан дэ хэцүү барилдаанууд байсан. Тэгж ярьдаг учраас тийм яригдаг учраас их л хэцүү барилдаанд байдаг л да Макушта бол тий. За тэгэхээр одоо манай TV телевизийн 5 жил явж байгаа. Тэгэхээр TV телевизийнхаа үзэгчдэд одоо энэ хүү цэнгэрлэг цээрээ дамжуулан мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? Телевиз 5 жил болж байгаа баяр үргэе тий. Тэгээд ингээд баярт гэж нэг сумо тий Макуштай байж байгаа тэгээд удахгүй дэшээ жүрөө тий Макучигээд хичээгээд барилдъя гэж орё гэж бодож байгаа. Та бүхэн маань харж дэмжиж яваарай л гэж хэлмээр байна. За та ингэж баярлалаа зорьсондоо хурж одоо хурдан секторыг цолтон болоорой. За баяр. Энэ үдэш Улаанбаатар ресторанд хүрэлцэн ирсэн зочдын анхаарлын төвд сумочдоос дутууг орж байсан хоёр хүндтэй зочин байлаа. Энэ хоёр бол тун саяхан болж өнгөрсөн Бээжингийн зуны 29 дэх Олимпик наадмаас монголчуудын 44 жил хүлээсэн хоёр дахь алтан медалийг эх оронд авчирсан. Боксинг спортын 54 кг-ийн жинд хүч үзэж алтан медаль хүртсэн Монгол улсын хөлбөмбөрийн баатар Гавья Тамирчин Инкватын Бадрууган боксинг спортын 48 кг-ийн жинд хүч үзэж 29 дэх Олимпик наадмын хоёр дахь мөнгөн медалийг хүртсэн Монгол улсын Гавья Тамирчин Хөрөвдөржийн Сэр дамбанаар үнэхээр хүндтэй зочид байж чадсан юм. Мөн энэ өдөр Монгол улсын их хурлын 5 дахь удаагийн сонгуулийн дараагаар ялалт байгуулсан гишүүд тангаргаан өргөж улсын хурлын гишүүд уулзсан бөгөөд гадаадын сумочдын дотроос хамгийн анх удаа эх орныхоо их хурлд сонгогдсон сумогийн алтан гараацай араасаа олон 10 шав төрүүлсэн Монгол улсын Гавья Тамирчин Көвшүү Замбатбаяр энэхүү арга хэмжээнд оролцсон нь энэ үдшийн хамгийн гол шигтгэе болж байлаа. Нэгэн дивжэнэ барилдаж нэгэн дээвэр дор амьдарч байсан сумочдын хооронд тэр үдэш үнэхээр сонирхолтой яриа өрнөж байсан бөгөөд Көвшүү Замбатбаярын хувьд улсын хурлын гишүүний тангараа өргөд шууд өөрийн анхны багш Ошимо Оёкада дээрж мэдчилсэндээ түүлийн ихээр олзорхож байлаа. Одоо ингэ та бүхнийг улсын хурлын гишүүн Монгол улсын Гавья Тамирчин Көвшүү Замбатбаяртай уулзуулъя. За тэгэхээр одоо Монгол анх удаага одоо мэрэгжлийн сумогийн одоо энэ бүхчийг цолтой өндөр цолтой бүхчүүд ингээд өнөөдөр энэ хөө Монгол башуугаар ирсэн байгаа. Тэгэхээр энэ хөө Монгол башуу ерөн зохион байгуулагдаж байгаа харин таны сэтгэлдийг сонсон өмнөөс одоо сумогийн бүх байсан. За миний сэтгэл өндөр өнөө өөрөө бас сумо бүхий холбооны ерөнхийлөгчийн хувьд анхны одоо Монголын сумо бүхийн хувьд бол маш их сэтгэл өндөр байна. Анх бодож байхад бол бас арай нэг ингээд Монголд манай бүхчүүд ирээд барилдана гэж бодоагүй байсан, зүудлээч байсан, мөрөөдөөч байсан. Өнөөдөр одоо 17 жилийн дараа 18 жилийн дараа
Монголын бүхчүүд анх очиж ирсэн бол өнөөдөр Монголд Японы бүхчүүд ирж одоо сумо үзүүлэн тоглолт. Энэ бол яг нэг өсдөө шоу юм л да. Яг жинхэнэ одоо телевиз гараад барилт юм биш шүү дээ. Бас манай монголчууд яагаад ийм сонирн барилттай маань гэж зарим нь ойлгохгүй байгаа юм шиг үлээ. Энэ жоохон үзүүлнэ тоглолт ийм одоо 2 хоног өргөжлээ. Тэгээ ахалж ирсэн одоо 18 жилийн намайг авахар гэсэн миний багш Оошима. Оягата өнөөдөр өөрөө одоо ахлаад өргөжлээ. Тэгээ хамгийн гол нь би бас өнөөдөр бас тангарага өргөөд улсын хурлын гишүүн болсон. Энэ өдөр бас хамгийн дөрөв бас өөрийнхөө багш Оошима Оягатад очиж мэдлэгээ хийсэндээ бас бэлгшээж бэрийн тэмдэглэлтэйг сайхан өдрүүд болж байна. Ер нь бол сүүлийн хэд хоног бол Монгол улс таяр сайхан өдрүүд авах цаад их сайхан байна тий. Тэгээ миний хувьд бол гишүүн болоод хангар өргөчөөд Япон яваад багштайгаа уулзсан хэцүү тий. Шууд өдөөсөө өргөөл наашаа нөөрх нь Улаанбаатарт орж хамгийн дөрөв багштайгаа уулзсанд баяртай байна. Их бэлгшээж байна тий. Тэрийг одоо сумогийн дивжэн дээр ингээд барилдаж явсан. Замун одоо Япон оронд ингээд найзаж нөхрөдөж явсан бүхчүүдтэйгээ ингээд Монгол их орондоо ингээд уулзж байгаа таны сэтгэл ямар байна? Мэдээж одоо бүхчүүд маань ягаад одоо энэ дээр хэлсэнгүй ягаад бүгд хэлсэнгүй бүгд хайгаад нэлээд сургалсан зоригтой байна. Түүнхээр миний хувьд бол эхний өдөр бол ингээ 2 дахь өдрөө ингээ яг янз асуудал гараад өнөөдөр бас хурал морал гэл янз зав гарсангүй очиадаагүй үзэж чадаагүй харамсалтай байна. Тэгвэл үнэхээр одоо миний бол маш их баяртай байна. Одоо өөр одоо надад бол хэлэх юм бол бүхчүүд маань хэлсэн. Чоноо яагаад оо 오메도도 선생. 하여튼 알았어. 그러나 고쳐. 하려나 오르노. 미니. Яг миний өөрийн яг Япон миний оролцсон шав. Япон хөвгт гэрээс нь дагуулад хажибэд нэ. Гэрээс нь дагуулад анх аав ээжтэй нэрж ягаад тэгээ сумод оруулаад миний туслах хийж исэн. Өнөөдөр ингээд хүрээд ирсэн байна бас. Тий. Гүшөөга тараад очие. Зав гараагүй байнд гайхаад байгаа тий. Өс. Өс. Сонус. 아래 이거는 그. 아. Өс. 너 그저 아니 뛰어 봐 봐라. 잠깐만 고쳐. 만아 이게 더 허이. 알겠다. なんですかね。兄弟だって。似てますね。名前なんていうの？玉之島。じゃあ本当の名前は？直州さん。名前国州山ってこれちょっと帰るかちょっといやいやいや。チェンジしようか。モンゴル人みんな頑張ってくださいって一言でありがとうって。ありがとうございました。頑張ります。マイルターゲじゃんね。ありがとう一言ありがとう。マイルター。Дачта Монгол. 러시아가 다죠. Да, отстай Монгол. 다 отстай Монгол гэж. Да, отстай Монгол. Эс. Дай. Томо аりがとう. 건물은. 신발. 예. 에스. 아. 에스. 아리가또. 자, 간봤다. 기지. 에스. 기도도 아츠타 몽골. Отстай Монгол. 아츠타 몽골. 어찌대 자직승이네. 에스. 태워 국자자. 하나 다 보세요. Манай анхны шатар уурын нэг инкват бас өнөөдөр ингээд биднийг дэмжихээр Германаас хүрдэж байна. Герман зодгоодлоо Германд ажиллаж амьдарч байгаа. Одоо охинтой болсон. Тэгээд өнөөдөр ингээд улсын хурлын гишүүн болж байгаа найзыгаа баяр хүргэх гээд бас дээр нь цэвэр нэмтэйгээ уулзах гэдэг ингээд ирж байгаа. Тий. Сайхан байна. Цэвэр нэмэ. Манай дүүнэр энэ манай Монгол телевизийн одоо бүх тайлбарлага манай одоо ТV-ийн ганц миний дүү. Айгуу гоё. Тий. Айгуу гоё тайлбарлал. За ингээд анхны 3 ингээд өнөөдөр ингээд энд уулзж байна. Тэгээ маш сэтгэл маш өндөр байна. Нэг нь одоо хүртэл барилдаж сая өөрөө одоо хүртэл барилдана ингээд явж байгаа битүүх баяртай байна. Нэг маань өнөөдөр Германд бас ажиллаж амьдарч Нэг маань одоо их хурлын гишүүн болж байгаа баяртай байна. ингээд гуруулаа ингээд уулзаа сайхан байна л да тий. үнэхээр бас одоо сайхан үзүүлэлт харагдаж байна тийм ээ одоо. Нормально? Хорошо? Погада. Аргаас. За ингээд бас анхны одоо шадар 3 цэрэг сая одоо гişүү ах маань ярьлаа. Тэгэхээр энэ хүү анхны шадар 3 цэрэг. За дээрэс нь ингээд Монголдоо энэ башууд ингээд таны утас ирээд үзээд ингээд Монгол бүхчүүдээ замунд монголч гэлдэг одоо энэ бүхчүүдэд дэмжиж байгаа. Энэ сэтгэл ямар байна? Оо сайхан байна. Монголын ард түмний одоо бүгд дуртай гэж сонсдог, мэддэг байсан. Тэгсэн ч гэсэн одоо юу гэдэг юм бэ? Сонсчихсан бас үзээгүйсэн. Тэгээд их
ингэж их сэтгэл нь хөдөлж дэмждэг юм гэдгийг хараад өстой их баярлж байна. 92 онд бид явсны одоо тий бас ашиг гарч чандаа гэж баяртай байна. Биднес бас буруу юм хийгээгүй байсан юм байна гэж тий тэнд бас тэг зовж байгаас нь тий бас үрдэнгөө өгчөөд бид гурав их баяртай байгаа. Тэрээс ер нь одоо Япон бөхчүүдийн хувьд ер нь ингээд таны хувьд ингээд 3 өдөр ингээд цуг явж байхад ер нь бусад тойргийн жүнгийн барилдаануудаас ер нь онцлог тал ер нь одоо юу гэж бодож явах шиг байна. Одоо ер нь японочдын хувьд сэтгэгд ямар байх шиг байна. Их гоё нэгдээс ярьцгааж байна л да. Энэ монголчуудын бэлтгэсэн ажил юу хийж байгаа энэ монголчууд их сэтгэл нь халуун их гоё ухтаж авчихна. Сэтгэлээрээ ухтаж авчихна гэж хэлж байна. Тэр нэг сайхан санагдаж байна. Яг олон газар явдаг тэднээс л яг ингээд бүх юм албан ёсоор явуулдаг. Тэгээд манайхан бүгдээрээ уугаа хашгираад хэн хаяо шигж явах шиг те их сайхан байна уу. Тэр нь амар гоо сэтгэл хөдлөж. Тэгэхээр одоо манай ТV телевизийн 5 жилийн болж байгаа. Тэгэхээр бас ТV телевизийн үзэгчдтэй ингээд цэнгэлэгцээрээ 5 жилийн огн тохиолдолд мэдээлэл дэвшүүлэхгүй юу? За ТV телевизийн хамт олон одоо бусад ашигчид та бүхэнд одоо 5 жил те баяр хүргэе. Одоо Бухартын бэлчүүд болж байна. Монгол башуугийн ямар ч арга хэмжээнээс харж байхад сумочид цагийн хуваарийг нарийн чанд баримталдаг гэдгээ дахин батлах харуулсаар байлаа. Сумочдын эхний ээлж энэхүү арга хэмжээ болсон өдрийн маргааш өглөө Япон орн руугаа буцах байсан учраас энэхүү үдшийн хүлээн авалт цагийн хуваар заасны дагуу өндөрлөж зочид бодлого хөдөлснөөр Монгол башуугийн 4 өдрийн арга хэмжээнүүд аль биесээр өндөрлсөн юм а. Манай одоо телевизийн манай одоо сумог маш их сурсалж одоо Монгол орондоо яа тий гаргаж бүгд одоо шинтээ үздэг. Тэгээд одоо монголчуудаа дэмжээрэй. Тэгээд дараа дахин одоо Монголд тойргийн барилдаа очир одоо хийн тэр болтоо одоо баяртай гэж хэлнэ. Монгол башуу сумогийн үзүүлэх барилдаан амжилттай явагдаж өндөрлсөний маргааш 8 дугаар сарын 29-ний өдөр A группийн буюу эхний ээлжийн нислэгээр ирсэн зочин төлөөлөгч сумо бөгчүүд Япон орны зүг хөлгийн жолоо залхаар өглөөний 12 цагт Сүнжингран зочид буудлаас хөдөлсөн юм. Тэдний гаргаж өгөхөөр Сүнжингран зочид буудалд Монгол улсын гавьяа тэмэрчин Кёшөө зам Батбаяр хүрэлцэн ирсэн байсан бөгөөд эхний ээлжийн нислэгээр хүрэлцэн ирсэн Якозуна Асашиори тэргүүтэй Озеки Кайо, Котошио нарын баруун зүгүүрийн бөгчүүд ачаа дэшээ янзлаад автобусанд суусны дараагаар бөгчүүд зочид төлөөлөгчдийн онгоцны тийзийг тараа өгсөн юм. Ер нь Японы сумогийн холбооны зохион байгуулалт дэг журам үнэхээр нарийн байдаг нь Монгол башуугийн явцад сумо бөгчүүдтэй хамт байхад үнэхээр анзаарэгдэж байлаа.